Сайн бацгаана нөхдөд та бүхэндээ энэ өдрийн хомчлөгээр би сүүлийн үед хэрэгжилт дуусгасан гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон шинээр авсан гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ сонирхуулах байна. Хитгэн арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Гэтэ бас зарим нь бүр айгүй сайн надад маш их таалагдсан болохоор та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Эхний хоёр зүйл маань гэх юм бол cleansing oil, cleansing balm хоёр байгаа. За энэ Biore гэдэг Японы makeup remover cleansing oil-ыг би хэрэгжилт дуусгасан. Энэ бүр надад бүр маш их таалагдсан. Энэ бол яг уу дайжгүй, ер нь хүн болгон зөндөө мэдэх бах. Айгүй сайн цэвэрлдэг юм cleansing balm байгаа. Гэхдээ яг ингээд өтгөн ингэж тосоор массажлж нүрээ цэвэрлэхээр бас заримдаа ингээд жоохон ингээд залхуурсан, ядарсан үед жоохон арай удаан ингэж цаг зарцуулагдаад ах шиг санагддیں۔ Миний хувьд. Тэгээд энэ шингэн тоссон хэлбэрийнх нь cleansing oil хэлбэрийнх нь бол бүр маш easy. Зүгээр гарын дээр 2 3 дарж аваад тэгэл ингээд гэл цэвэрлэл угаахад бүр айгүй амар. За тийм болохоор би ер нь cleansing balm хайж байгаа хүмүүстээ энийг санал болгоё. За энэ бол тэгтээ стил бас good. Маш сайн цэвэрлдэг. Adalabo гэдэг энэ чигшүүлэгч болон lotion хоёр байгаа. За энэ болохоор ингээд serum хэлбэртэй байдаг. За энэ lotion хэлбэртэй байдаг. Энийг нэг хэлж түрхээд араас нь энэ lotion-оо түрхсэн. Чигшил өгөх тал дээр бүр so good. Бүр дэндүү сайн. Одоо ер нь бол арсыг одоо гой байлгах хамгийн чухал зүйл гэх юм бол байнга чигшил өгж явах хэрэгтэй тий. Өглөө оройдоо маш гоё юм чигшил өгдөг тос түрхэж явах хэрэгтэй. Би бас нэг тийм яг зөвхөн шөнийн тос, зөвхөн өдрийн тос гэж заавал тэгж ангилж авдаггүй байгаа тоснуудаа л өглөө оройд нь хэрэгжилдэг. Заавал одоо шөнийн тос бүр шөнө өглөөний тос л өглөөдөө гэсэн нэг тийм нарийн одоо дүрэн байхгүй ах гэж би боддог. За тэгээ энэхүү хоёр комбог хэрвээ та бүхэн гоё боломжийн үнэтэй хэрнээ маш сайн чигшил өгдөг тос болон серум сонирхож байвал энэ хоёр комбог заавал туршиж үзээрэй. Маш их таалагдсан. Дараагийн зүйл маань тонер. За энэ хоёр тонерыг хэрэглэж дуусгалаа. Сүүлийн үед From Rise гэдэг энэ Korean нэг брендинг айгуу сүрхий хайп болоод so good гэдэг ахаар би туршиж үзэх гээд авсан чи ерөөсөө таалагдаагүй юу? Ерөөсөө ямар ч найрлагч таалагдаагүй, үр дүнж байгаагүй, бүр like nothing special. Них яриад жах юм байхгүй. It was not good. Эсвэргээрээ энэ бол надад маш их таалагдсан. За тэгээд энийг хэрэгж дуусны дараа би энийг аваад тэгээд энэ ерөөсөө таалагдаагүй учраас би энийг сая нэмж дахиж авсан байгаа. Энэ болохоор Japanese rice toner and энэ болохоор Korean rice toner. Дараагийн хоёр зүйл маань makeup-тай холбоотой бүтээгдэхүүн байгаа. Хоёулаа bronzer. Сүүлд миний хэрэгжилж дуусгасан ийм хоёр bronzer байна. За энэ Hourglass-ийн энэ bronzer бүр амар уддсан байлээ. Энийг барыг би жил гарan хэрэгжилчих шиг боллоо. Түрхэхэд маш эвтэйхэн. Дээрэс нь савлгаа нь айгуу гоё юм sleek, ерөнхийдөө юм маш гоё чанартай савлгаатай. Тэгэд гол нь bronzer нь бас нэлийн гоё юм байлээ. Ерөнхийдөө Hourglass айгүй жоохон үнэтэй байдаг брэнд. Энд баг нэг юм bronzer нь $100 гэдэг байж магадгүй. За би бол энийг нөгөө Mecca-д ажилладаг байхдаа хямдралаар авч ирсэн. Тухай $50 авч ирсэн мах сайн санахгүй. За энэ bronzer бол маш гоё байсан. Гэхдээ өнгө сонгоход жоохон амаргүй. Айгүй олон төрлийн өнгөнүүдтэй. Дараагийнх нь энэ Westman Atelier гэдэг брендийн ийм гоё тосон bronzer. Түрхэхэд айгүй easy, түрхэхэд маш easy. Дээрэс нь савлгаа нь бас айгүй гоё чамин lux савлгаатай. Энэ бас нэлээд үнэтэй байсан. Би нэг дандаа Mecca-д ажиллаж байхдаа авсан байгаа. Хэрвээ ингээд тосон bronzer сонирхоод одоо нэг bronzer нэг хэрэглэдэггүй ямар ч гэсэн зүгээр нэг ганц гоё bronzer авчиг гэж бодож байгаа юм бол тосон хэлбэрийн bronzer-ийн хувьд энэ Westman Atelier гэдэг bronzer-ны Truffle гэдэг өнгө бол маш гоё. За дээрэс нь зүгээр powder хэлбэрийн bronzer сонирхож байгаа хүмүүс манаас Hourglass-ийн bronzer сонирхож үзэж болно. Энэ бол бас маш өндөр ревьютэй. Энэ хоёр бол ер нь бас топ bronzer-ийн нэг байгаа. Нүрээ нэх банк будаад байдаггүй. Гэхдээ ингээд нэг makeup-андаа нэг ганц хоёр гоё юм аваад хийчих гэж бодож байгаа хүмүүс манай байвлаас эдгээрийг туршиж үзэж болно. Дараагийн хоёр зүйл маань eyebrow gel байна. За нэг энэ eyebrow gel маань болохоор Hourglass-ийн eyebrow gel байгаа. Arch гэдэг өнгөтэй eyebrow gel байна. За энэ бол Magic Brows гэдэг манай энд Emco Beauty-гийн зардаг. Манай энд Priceline, Woolworths, Kohl's гэдэг дэлгүүрүүд болон drugstore-уудаар ингээд half price-тай болсон үед нэг $12 $10 гэдэг
миний бүр хамгийн дуртай brow gel, бүр маш сайн brow gel байгаа. Энэ үнэтэй брэндүүдийн brow gel-нээс бүр дутах юм байхгүй. Ерөнхийдөө би хөмсгний харандаа бол ер нь хэрэглэхээ баг болцсон. Зүгээр brow gel-ээр ингээд хөмсгөө дээш нь самнаад тэгээд хөмсгний төгсгөл маань өсгөө учраас тэрэн дээрээ энэний будгийн төрөж байгаад ингээд жоохон самнаад. Тэгэхээр арай ингээд natural дөө хөмсгтэй болоод байгаа юм шиг санагдаад байдیں۔ Эдгээр зүйлс бол миний оройд хэрэгж дуусгасан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байлаа. Австралид ерөнхийдөө Mecca гэдэг хамгийн том гоо сайхны дэлгүүр байдаг. Тэндээс охид бүсгүүчүүд маань гоо сайхан болон арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн авдаг байх гэж би бодож байна. Гэхдээ сүүлд хамгийн гоё энэ W Cosmetics гэдэг Солонгос Японы гоо сайхныг зардаг юм сүлжээ салбар дэлгүүрүүд нээгдсэн. Тэндээс би ганц 2 зүйл авсан. За энэ болохоор бүрний шингээ савн. Хэрэгжилжсэн Shiseido-гийн савн маань бүр ингээд дуусаад би ерөнхийдөө хэрэгжилжсэн юмнуудад заавал ингэж маш сайн шавхаж дуусгадаг заншилтай. Солонгосын нэг юм нүүр цэвэрлэгч авсан. Би дээр энийг Японоос авсан байж байгаа замдаа алга болгоод олдгоо байгаад тэгээд сая ингээд шинээр авсан. Энэ маш гоё нүүр цэвэрлэгч байсан. Нүүрний тосон цэвэрлэгч маань дууссан байсан болохоор би Beauty of Joseon-ийн cleansing oil авсан. Цагаанганы найрлагатай нүүр цэвэрлдэг тоос гээд байсан. Энийг авсан. За тэгээд Rice-тэй тонер маань маш их таалагдчихсан болохоор энэ тонерноос авсан. Энэ бүр сөөсөөгөө дохтой энийг хэрэглэж үзээрэй. Ер нь яг энэ лайны юмнууд аягүй хөөрхөнтэй ч юм бэлээ. Үйлчлэг нь бол нөгөө нөхцөлтийг багасгах зорилттой. Тэгээд чигшил маш сайн өгөх зорилттой гэж хэлжсэн. Миний хувьд бол магадгүй бас миний нөхцөл жоохон багассан байж магадгүй. Би энэний чигшүүлэх тосыг одоо болтол хүрч байгаа. Дээрэс нь тэгээд энэ тонер бол маш гоё. Гэхдээ энэ Австралид жоохон арай үнэтэй зарагдчихсан. Миний авсан үн бол $35 байсан баха. Японоос нэг $20 авах шүүгсэн. Beauty of Joseon-ийн нэг юм чигшүүлэгч тоос авсан. Би ерөнхийдөө яагаад Beauty of Joseon-ээс юм авсан бэ гэхээр тэднийх нэг жижигхэн бэлэгтэй урамшуул зарласан бахаар нь ёо ингээд маркетингд нь хуртагдаад хэдийн юм авсан. Тэгээд гайгүй байгаасаа гэж найдаж байна. За ийм серум юм тос 2 авсан. Серумыг би онгойлгоод түрхэд үзсэн. Серум манай охтуудын Beauty of Joseon-ыг юу аягүй сайн мэдэх баха. Алдартай нарны тосороо маш алдартай. Нарны тос нь бол үнэхээр маш сайн. Тэгээд нэг ийм Beauty of Joseon-ийн нэг тос серум 2 авсан. За тэгээд таалагдахгүй байвал маш зузаан түрхэд дуусгачих гэж бодож байгаа. За миний одоо худалдан авалтыг хийлгсэн гол зүйл гэх юм бол энийг жижигхэн юм паучнаас болж би ингээд 2-3 ширхэг Beauty of Joseon авсан байгаа. Би ерөөдөө юм паучинд айгүй дуртай. Ер нь юм зөөлөн материалтай паучинд бүр илүү дуртай. Тэгээд энэ ингээд амар гоё торгон пауч. За би нэрээ энэ үнийг хараад хаяа. За серум нь $26 гэж ийсэн юм байна. Нүүрний тос нь $35. Нүүр цэвэрлэгч шингэн тос нь болохоор 30-аас хямдраад 21 болсон байсан юм байна. Шингэн сав $24. Rice toner нь $35. Ингээд зөндөө олон юм авсан нийлээд $141 болсон байна. Ерөнхийдөө бол баг Mecca руу орсон бол нэг шиг нүүрний тос аваад гараад ирэх үнээр би маш олон гоо сайхны бүтээгдэхүүнүүд авсан. Ер нь Korean and Japanese гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол яалтгүй үнийн хувьд бол маш гоё боломжийн үнэтэй. Тэгээд үр дүнгээрээ бүр одоо Европын брэндүүдээс бүр хав илүү байгаад байгаа. Тэгэхээр Европ гоо сайхны одоо ялангуяа skin care-нд нэх мөнгөө зарах сонирхолгүй болчиход байна сүүлүүд яг үнийг хэлэхэд. Би бол яг айгүй Mecca-гаас л хамаг skin care-эл авдаг л байсан. Одоо ботход бүр ямар их мөнгө өрцөө юм бэ гэдээ бас заримдаа санаа зовдөг. За энэ бэлгэний уудан дотор маань юу байгаа вэ гэхээр нэг юм жижигэн toner Ginseng Essence Water гэдэг цагаанганы найрлагатай тонер юм байна. Тэгээд нэг 2 жижигхэн хөөрхөн нарны тос. Нэг байна. Ийм 2-3 зүйлээ айгүй том промошн юм шиг харуулад намайг жоохон хошигруулсан юм шиг байна. Гэхдээ хамгийн гоё энэ жижигхэн байг юм да.
Тэгтээ бол good old Mecca-гаас худалдаа авалт хийхгүй байх гэж аахгүй. За ийм Mecca бүр packaging, gift packaging гэдэр нь бүр зүгээр next level байдаг. Гайхалтай. Тэрэн дээр бүр маш их ач холбогдол өгдөг. Тэгээд жил болгон мундаг артистуудтай нийлээд Christmas-ийнхаа пакэжнийхаа дизайныг гаргад юм билээ. Бүр аюу гоё. Энэ жилийнхэн дизайн нэг иймэрхүү артист Наталья гэдэг хүний дизайн юм байна. Энэ дотор тэгэн бас ингээд айгүй гоё. Бас нэг промошн зарласан бахаар нь ганц хоёр юм авсан. За промошн л хөөрхөн санагдаад байсан. За энэ болохоор айгүй гоё үнэртэй, маш гоё юм гарын шингэн савн болон гарын тос ингээд батрум дээр хосоор нь тавиг гэж бодоод би найстаа бэлгэлэх гэж авсан. Манай найз сайхан шинэ хаусанд ороод би house warming gift ерөөсөө өгч амжаагүй байгаа. Тэгээд найстаа Christmas and house present болгож энийг авсан. Би яг ингээд хүнд бэлэг өгөхдөө жоохон хэрэглээ дуусчих юм уу гэх хичээдэг. Ягаад тэгэхээр одоо энэ сувенирны ч юм уу эсвэл ингээ гэртээ хадгалах юмыг өөрөө сонгож аваад маш гоё минигтэй утга учиртай байвал өөрсдөд нь илүү гоё байх гэж бодоод аль болох ингээд гоё хэрэглээл дуусгачихаар юмнууд өвчөө хөлдөөч юм шиг санагдаад байдیں۔ Дараагийн нэг авсан зүйл маань гэх юм бол энэ Dr. Dennis Grossing-ийн peeling pad гэдэг байгаа. Энэ зөвөр нөгөө нэг арсыг гуйжуулдаг нэлээд хүчтэй юм пил. Энэ маш сайн байдаг. 7 хоногт нэг удаа хэрэглэхэд бол ерөнхийдөө бараг салонд орсон шиг үйлчлэгээ авдаг гэж хэлж болно. Яагаад тэгэхээр яг энэ болохоор extra strengthтэй гэсэн үг. Арсыг маш сайн гуйжуулж өгдөг ийм пил байгаа. Одоо бид нар нэг салаан дээр очиод янз бүрийн гой гуйжуулдаг үйлчлэгээ, пил мэл тавиулна гэдэг тэгээд тэрийг яг уу гэрийн нөхцөлд авъя гэж бодох юм бол энэ пилийг бас хэрэглүүл их зүгээр. Тэсний дараа бол бүр үнэхээр шал уур гоё. Арсыг бүр ингээд гоё шинчлээд гаргаад ирж байгаа юм шиг надад бас санагдаад идэв. Боксны араас л purchase хийдэг болсон байна. За яг энэ нөгөө саяны хоёр юмыг аваад тэгээд ийм хөөрхөн жижиг бэлгнүүдтэй бокс ирсэн. What is this? За энэ Dyson-тай охтуудын хэрэгэлдэг ийм серум баг шиг байна. Би бол яг Dyson байхгүй учраас хүүхдээ болохоор надад Dyson юу н хэрэггүй гэж боддог. Дээрээс нь менюс маш шингэн ерөөсөө илүү дутуу стайл хийгээд авах нэг шаардлага байдаггүй. За Botanical Repair гэдэг энэ Aveda-гийн ийм гоё серум байна. Энэ болохоор нэг үсээ угаасныхаа дараа нойтон дээр нь түрхдэг. Тэгээд түрхээд тэр чигээр нь хатаачдаг ийм үсний чигшил өгдөг одоо баг үсний одоо бид нар нүүрэндээ тос түрхдэг бол үсэндээ түрхдэг тосол гэж баг хэлж болно. Өөрхөн Sleepy-ийн гоё үсний бол байна. Гоё бүр өнгөтэй юм байна. I really like the color. Энэ Dermalogica-гийн аюу гоё нөгөө powder хэлбэрийн нүүрний савн плюс гуйжуулагч. Энийг бас хэрэгэлдэг охтууд маань мэдэх бах. Энэ аюу сайн байдаг. Амар уддаг. Энэ жижигхэн савлгаатай гэхдээ баг надад хэдэн сар болох бах. Oh nice. Энэ Essie-гийн хөөрхөн усныхаа махандаа түрхдэг гоё юм тос байна. So cute. За сүүлийн үед авсан зүйлс маань иймэрхүү зүйлс байлаа. Ингээд бичлэгийг маань өгсөн охтуудаа маш баярлалаа. Хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол та бүхэн subscribe хийгээрэй. Маш баярлалаа.